Энэ хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслүүд дээрээс бас нэг асуулт байгаа. Монгол улс одоо өнөөдрийн байдлаар 5.7 тэрбум ам.долларын нөөцтэй гээд бүртгэгдээд явж байгаа. Сүүлийн үед гарч байгаа олон улсын зээжих зэрэгэл тогтоодог байгууллагуудаас ч гэсэн бас Монгол улсыг нэлээд эргээр үнэлж 3 байгууллага үнэлгээг сайжруулсан юм дүгнэлт гарсан байгаа. Тэгтэл бид нар одоо ирээдүйн өв сан дээр тодорхой хэмжээний мөнгийг байршуулад хадгалсан байгаа. Хадгалж байгаа хүн одоо нэг 3-4 орчим хувийн хүүтэй хадгалагдаж байгаа. Гэтэл өнгөрсөн жил нийслэл бонд гаргасан 8-10% хүүтэй их усүр татж байгаа. Хөгжлийн банк бас их усүр татж байна. Бас нэг 8-10% зардалтайгаар татж байгаа гэсэн үг. Гэтэл бид нар яагаад тэр ирээдүйн өв сан дээр байгаа тэр хямд зардлаар хадгалуулаад байгаа мөнгөө эдийн засгийн эргэлтэнд оруулах тал дээр тогтоолын төсөл ч юм уу, хууль ч юм уу санаачлаад ажиллаж болохгүй гоо. Энийг яаж илүү үр ашигтай ажилуулах вэ? Жишээлхэд бид нар ирээдүйн өв сан дээр хадгалж исэн мөнгөөрөө жишээлхэд алт худалдаж авсан бол олтны үн хойш 2-3 дахин өслөө. Одоо жишээлхэд Apple компани хувьцааг худалдаж авсан бол бас тодорхой хэмжээнд өсөлт гаргаж менежмент хийж бид нар хадгалж байгаа мөнгөө зөвхөн хадгаламжийн хүнээс илүүгээр үр өгж хүртэх боломж байсан. Энэ дээр Монгол Улсын засгийн газраас ямар хөө арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ? Энэ дээр бас нэг мэдээлэл авмаар байна. За хоёрт нь төр хувийн хвшлийн түншлэлээр тодорхой төслүүдийг хэрэгжүүлээд явхад зарим дээр нь техник эдийн засгийн үндэслэл шаардахгүй гэдэг юм яриад байгаа. Гэтэл төсвийн хөрөнгө оруулалтаар маш том хэмжээний одоо төсөл хөтөлбөрийг санхүүжүүлээ явуу ихэд дандаа техник эдийн засгийн үндэслэл гэдэг юм яригддаг. Энэ дээр энийг бас яг тодорхой зааж өгөхгүй бол зарим дээр нь техник эдийн засгийн үндэслэл байж болно гэдэг нэг юм одоо онгорхой заалттайгаар явж болохгүй. Бүх одоо асуудлууд төр хувийн хвшлийн түншлэл гэдэг дээр техник эдийн засгийн үндэслэлгүй гэдэг байдлаар араас нь энэ дээр чи орж ирэхээр дахиад төсвийн хөрөнгө оруулалтаар нөхөж төлөх асуудал яригдах учраас энэ дээр бас тэр техник эдийн засгийн үндэслэлийг тодорхой зааж өгөх ёстой гэсэн байр суурьтай байгаа. Энэ дээр бас нэг холбогдох хүмүүсээс нь тайлбар мэдээлэл өгөөч гэсэн юм хоёр асуулт. Тулгай сангийн яам гишүүний асуултанд хариулъя. За ирээдүйн сангийн хүүгийн орлогын үед бид нэр Төв банкны харилцагч гадаад улсын төв банкуд 4.1% хүүтэй мөнгө байршуулсан байгаа. За 4.1% нь болохоор долларын 4.1%. За ерөнхийдөө бол энэ Америкийн төв банкны үн цаасны хүүтэй нь ойролцоо төвшөнд ингэж хадгалж байгаа. За яагаад энэ ч хадгалж байгаа гэхээр ирээдүйн сангийн тухай хууль болон үндэсний баялагын сангийн тухай хууль дээр энэ хөрөнгийн удирдлагыг хэрэгжүүлэхдээ засгийн газар найдвартай байдал, хөрвөх чадвар, энэ хоёр нөхцөлийг зэрэг хангасны үндсэн дээр өгөөжийн зохистой төвшөнд, өгөөж эрсдлийн зохистой төвшөнд удирдна гэсний дагуу ингэж одоо ерөнхийдөө хамгийн найдвартай байдлаар хадгалж байгаа. За яг одоогийн байдлаар ингэ хадгалж байгаа байдал нь эрсдлийн хамгийн доод төвшин, өгөөжийн ерөнхийдөө хамгийн дээд төвшин гэсэн энэ нөхцлөөр хадгалж байгаа. За засгийн газраас баталсан хөрөнгийн удирдлагын бодлогын хүрээнд бид нар бол сая гишүүний ярьсан шиг хувьцаанд одоо хөрөнгө оруулж болно. За Apple-ийн хувьцаа ч юм уу, эсвэл алт худалдаж авах ч юм уу. Ингэсэн тохиолдолд энэ алтны үнэлгээ, хувьцааны үнэлгээ буурсан тохиолдолд ирээдүйн сангийн хөрөнгийн үнэлгээ мань дагаад буурна. Одоо жишээл 10%-аар үнэлгээ нь буурлаа гэхэд 130 сая ам.доллараар одоо ирээдүйн сангийн одоогийн байгаа 1.3 тэрбум ам.доллар буурах ийм эрсдлүүд байгаа учраас хамгийн бага эрсдэлтэй өндөр өгөөжтэй энэ хөрөнгө оруулалтын хэрэгсэлд байршуулсан байгаа. За хөрөнгө оруулалтыг бол 3 сараас ихавч хэрэгжүүлсэн. За тэгээ өнөөдрийн байдлаар 11 сарын 6-ны өдрийн байдлаар бид нэр хүүгийн орлого 96.1 тэрбум төгрөгийн хүүгийн орлого бол ерөнхийдөө олцсон явж байгаа. Эдийн засгийн хөгжлийн яамны төр хувийн хвшлийн түншлэлийн газрын дарга Баясгалан байна. Тэгэхээр энэ төр хувийн хвшлийн түншлэлийн хуулийн нэмэлтийн өөрчлөлтөөр хуулийн 18-ын 4-т бол энэ хуулийн 5.1-13 цаас нь төрийн үйлчилгээ үзүүлэх төслөөс хамааран техник эдийн засгийн үндэслэл шаардахгүй бөгөөд за мөнгөний үн цэний шинжилгээ, төсөвт үзүүлэх нөлөөллийн шинжилгээ, эрсдлийн шинжилгээ, хууль зүйн дүн шинжилгээ болон нийгмийн нөлөөллийн шинжилгээг хийж болно гэсэн ийм заалт нэмэлтээр орсон байгаа. Яагаад ийм заалт орж ийнө гэхээр түншлэлийн хууль зааснаар бол түншлэлийн гэрээний төрлүүд одоогоор бол 9 төрлийг бол хуульчилсан. 10-т нь бол ямар нэгэн нээлттэй орхисон бусад гэрээний төрлөөр төслүүдийг хэрэгжүүлж болохыг хуульчилсан байгаа. За тухайлбал бас эмнэлэг сургуулийн менежментийг түншлэлээр хэрэгжүүлэхэд бол төрийн үйлчлэгээний төслүүд дээр бол түншлэлийн төслийг хэрэгжүүлэхэд заавал тэзүү шаардахгүй, харин бусад дагалдах шинжилгээнүүдийг бол заавал хийсэн байхыг шаардж байгаа. Харин нийтийн зориулалтад дэд үтцийн түншлэлийн төслүүдэд бол бүгдэнд нь техник эдийн засгийн үндэслэл хийгдсэн. Сая сангийн яамнаас тооцоолол нэг асуугаагүй зүгээр засгийн газраас
дагаж оруулж ирж байгаа хууль бодлоготой холбоотойгоор асуулт асууад байгаа. Учир сайдаас бусад хүн алга нөгөө сангийн сайд эсвэл ерөнхий сайд юм ороод ирсэн бол илүү тодорхой хариулах байх гэж бодож байна. Учир сайд хариулвал одоо энэ дээр бас нэг хариулт өгөх хэрэгтэй байна. Эдийн засгийн яам өөрөө прогноз хийгээд бодлого гаргаа явж байгаа эдийн засгийн тооцооллууд дээр. Одоо бид нар жишээлхэд алтыг бол унана гэдэг төсөөлөл ойрын үед ерөөсөө харагдахгүй байгаа. Энэ өнгөрсөн 1 жилийн хугацаанд алт бол тогтмол өсөж ирсэн яг миний мэдж байгаагаар бол. Гэтэл бид нар одоо болтол нөгөө хөрөнгө оруулалт менежментийн компаниг хөдөлгөж чаддгүй. Засгийн газар дээр ажил хийгдэхгүй байгаад байна. Гэтэл дахиад бид нар эдийн засгийн хөгжлийн яам гэдэг яамтай яам яг юуг нь одоо засгийн газарт зааж чиглэх эдийн засгийн хөгжлийн яам яг энэ асуудал дээр. За энэ төр хувийн хвшлийн түншлэл дээр тодорхой нэршлүүдээ өөрчилж явахгүй бол дахиад 1 минут. За. Учир сайд хариулъя. За үндэсний баялагын сангийн 2024 онд батлагдсан хуулиар бол дотроо 3 сантай. Тэгээ хөгжлийн санг бол эдийн засгийн хөгжлийн яам хариуцдаг. Цаашдаа бол хөгжлийн сан өөрөө ямар төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх вэ гэдэг чиглэлээр жагсаалтыг их хурлаар оруулж батлах ийм одоо хууль эрх зүйн орчинд ажилладаг. Гэхдээ бол одоо хөгжлийн сандаар хуримтлал бол байхгүй. Мэдээж одоо цогтбаатар гишүүний хэлж байгаагаар бид нар яг одоо хөрөнгө оруулалтын сангийн жишгээр хөрөнгө оруулалт менежментийн компаниар удирдуулад эрсдэлгүй одоо хөрөнгө оруулах, хувьцаа авах, засгийн газрын бонд үндэцээс авах чиглэлээр бол одоо ажиллах эрх зүйн орчин бол бүрдсэн. Гэхдээ үндэсний баялагын сангийн хуульд бас нэмэлт өөрчлөлт оруулах, хөгжлийн сан санхүүжүүлэх зорилготойгоор бол бас хуулийн төсөл дээр ажиллаж байгаа. Тэгээ урддахгүй оруулж ирнэ. Тодруулах гэж одоо бол зүгээр нөгөө санал хэлэх гэсэн юм. Төр хувийн хвшлийн түншлэл дээр яг тодорхой зааж өгөхгүй бол асуудлуудыг яаж ч мушгиж хэрэгжилж болох гэдэг нэг дүгнэлт гаргуулдаг нэртэйгээр одоо жишээлхэд өнгөрсөн жил энэ 2025 онд улсаараа чарлаа, нийслэлээрээ чарлаа зөв зүгээр байгаа замыг, зөв зүгээр байгаа явгууны боржуурыг яаж үргүү зарцуулаад 50 хэдэн тэрбум төгрөг зарцуулаад бүгдийг сольж болдгийг харууллаа шүү дээ. Дахиад одоо бид нар жишээлхэд нэг зам зүгээр байхад хуулаад төр хувийн хвшлийн түншлэл гэдэг нэртэй үргүү зардал гаргах боломжтой байдаг. Тэгэхээр эдгээр дээрээ яг тодорхой зааж өгж оруулаач гэдэг ийм санал хэлээд байгаа. Одоо болтол тэр санал нь орж ирэхгүй. Зарим юмн дээр бол одоо жишээлхэд эмнэлэг багш нарын үйлчлэгэн дээр аавна гэхэд бол энэ өрөөсгөл ойлголт. Эдгээрийг маш сайн засч янзалж явах хэрэгтэй шүү гэж анхааруулж хэлэх гэсэн.